За улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооны дарга эрхэм гишүүдээ. Та бид хамтдаа 2024 оны ээлжид сонгуулийг 126 гишүүнтэй бүсчилж томсгосон тойрогтой холимог тогтолцоотой ийм шинэ парламентын анхны сонгуулийг хийсэн. За сонгогчдын саналыг гүйхгүй байх ийм зарчмыг бид нэр үндэслэж аль болохоор зөвшөлтслийн аль болохоор парламентын засаглал төгөлдрж энэ агуулга дээр улс төрийн намууд зөвшөлтсөж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол хийсэн. За энэ үр дүнг бид нэр эрхэмлэж үндсэн хуулийг хийсэн 3 нам хамтарч хамтарсан засгийн газар байгуулах нь бол зүйтэй гэж үзсэн. Яг тэгвэл улс орны өмнө бас тулгамдсан сорилтууд байна. За өмнө нь бас гаццсан байсан том төслүүд байна. За үүн дээр хэдүүлээ зориг гаргаад шийдэл гаргая гэдэг ийм агуулгаар. За тухайн үед мэдээж энэ шүүмжлэлтэй олон асуудлууд байсан. За олонхийг авсан Монгол Ардын нам яагаад ангаараа засгийн газар байгуулахгүй заавал хамтрах ёстой юм бэ гэдэг зэрэг олон асуудлууд бол үүсчихсэн. За миний хувьд бол хамтарсан засгийн газрын энэ платформ бол өөрөө энэ үндсэн хуулийн платформ. Тийм учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх энэ өдрөө бид нар ер нь хамтарч засаглах нь бол зүйтэй маа гэдэг энэ ерөнхий зарчим идеологийг бол гаргасан гэдэг байдлаар тайлбар хийж за ингээд хурдтай хөгжлийн төлөх зориг хэмээх хураатаар гэрээ байгуулж хамтарсан засгийн газар бол байгуулагдсан. За ингээд 10 сарын хугацаа өнгөрч байна. За 10 сарын хугацаанд бид нар хөгжлийн 14 мега төслийг бас зарлаж за олон жил гатсан Эрдэнэ бүрэн гашуун сувад ганц мазаа орооно за мөн эрчим хүчний суурь реформ за нийслэл дээр ч гэсэн дэд бүтцийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх за мөн бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд томоохон зорилтуудыг дэвшүүлэх зэрэг ийм томоохон бодлогын үр дүн энэ 10 сарын дотор гарсан нь бол бодтой. За би үүн дээр бас засгийн газарт хамтран ажиллаж байгаа журмын нөхдөд за мөн арчс нам хүн намын удирдлагуудад бол талархал илэрхийлэх зүйтэй. Цаг хугацаа өнгөрнө. Энэ өөрөө Монгол улсын хувьд бол түүх болж үлднэ. За мэдээж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтууд за ялангуяа үндэсний баялагын сан зэрэг ийм томоохон асуудлуудыг явуулахд бол бас асуудлууд бол үүссэн тодорхой хэмжээнд. За ингээд сүүлийн өдрүүдийн үйл явдлууд бол өрнөсөн. За би өнөөдөр бол чуулган дээр ч гэсэн нээлттэй үгэлэн за их хурлын гишүүд та бүхний ч гэсэн нээлттэй чөлөөтэй асуулт санал тавиасаа гэж хүсэж байгаа. За ягаад гэвэл энэ бол таашдын хувь зайтай холбоотой. За ер нь Монгол улс цаашд хамтарсан засгийн газар явах уугүй юу? Нийгмийн тулгамдсан сорилтуудаа шийдвэрлэж чадах уугүй юу? Зэрэг ийм олон шалтгаанд үр дагавруудыг бол дагуулж байгаа бас ийм томоохон шийдэл болно. Яагаад гэвэл энэ бол 126-та бид бүгдийн шинжилсэн парламентын бүрдүүлсэн анхны засгийн газар. Тийм учраас үүн дээр би туйлын хариуцлагатай бас хандаж олон асуулт санал олон нийтийн дунд байгаа эргэлзээ за Монгол улс цаашд ямар хөгжлийн замаар замнах уу за доктортой засаглалыг бид нэр ер нь хэрхэн хадгалж үлдэж чадах уугүй юу гэдэг ийм нээлттэй мэтгэлцээ болоосоо гэж бодож Монгол улсын үндсэн хуулийн 44-р зүйлийн нэгдэх хэсэгт заасны дагуу засгийн газраас дэвшүүлэн тавьж байгаа хамтарсан засгийн газрын гэрээнд дэвшүүлэн тавьсан асуултуудад сорилт учирч байгаа учраас би өөрийн бүр ирэхэд байгаа энэхүү асуудлыг хөндлөн зүтгэж үзсэн юм аа. Тийм учраас би өнөөдөр бүх асуултад илэн далангуу чин сэтгэлээсээ хариулахад бэлэн байна. Парламентын гишүүд та бүхэн бол ард түмнээс сонгогдсон элч нийт улсын ашиг сонирхлын төлөө ажиллах тангар хүргэсэн хүмүүс. Тийм ч учраас парламентын мэтгэлцээнээр дамжуулж олон нийт Монголын ард түмэн бас энэ асуудал дээр томоохон дүгнэлт за цааш таашдын сургамж байх нь
цаашдын одоо ажиллах засгийн газар за ялангуяа 126-тай бүрдэж байгаа энэ зөвшөлтсөний 5 намтай энэхүү шинэ парламентд одоо тэм шин жишг болж үлдэх нь бол туйлын чухал юм а гэж одоо миний хувьд бол үзэж байгаа. Тийм учраас өөрт байгаа энэхүү одоо эрхээ эдэлж ерхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай энэ асуудлыг нээлттэй ярилцах нь зүйтэй гэж үзсэн. За ингээд би ерхий сайдад итгэл үзүүлэх тухай улсын их хурлын тогтоолын төслийг улсын их хурлд бол одоо хүргүүлсэн байгаа. Өнөөдөр төрийн байгуулалтын байнгын ороогоор хилцэж байна. За мэдээж илэрхийлэх, за тайлбарлах үг байгаа. За үнийг бол давтуулахгүйгээр нэгтэн чуулган дээр илүү дэлгэрэнгүй ярьчих нь бол зүйтэй байхаа гэж бодож байна. Ингээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За хэлцэж байгаа асуудалтай холбоотой